Энэ 760 төгрөгөөр үнэтэй байна гэдэг чинь бас ард иргэд хүн дээр тусч байгаа байхгүй. Хэдийн цаана энэ чинь хянд 1500 төгрөгөөр хямд байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр та бас дүгнэлт хийгээд үзэхгүй баруун аймагуд ер нь хүнд байна шүү. Зодын хүнд байл та. Нөгөө талаар түрүүн танд хэлсэн эко стандарт гэдэг энэ Төв аймгийн Сэргэлэн суман дээр 3000 тонн хаягдал тоосноос одоо 210,000 тонн юу дизелийн төлөш боловсруулж байгаа юм байна. Танаа яамныхнаа ингээд үзээрээ бас дэмжлэг зүйлээрээ гэтгсэн. Тэрийг үзсэн үү гэнэ. Бас дотоодын дээр бензин шатхууныг уул уурхайг тасалгүй явуулчих боломжтой юм байл энэ. Тамтны мэгшүү. За тий манай Бэсэн гишүүн бас тэр нэг жижиг үйлдвэрүүдийг надад хэлсэн, би бас ажил хэсэг явуулаад үзүүлж байгаа. За ер нь бол сүүлийн үед бас энэ нефтийн бүтээгдэхүүний хомсдолтой холбоотой юу одоо аж ахуйн нэгжүүд маань бас нэлээд юм хийх гээд оролдоод байгаа. Жижиг ийм үйлдвэрүүд бол бий. За нэгдүгээр хэд хэдэн одоо төсөл хөтөлбөрүүд яригдж байдгийн бага хэмжээний бага ховрын. За энд бол одоо нэг нь бол тэр ажилсан маслт тосноос одоо гаргах. За дараачих нь бол одоо хөлөг онгоцны түлш. За түрүү яригадаад байгаа нэг хуурамч бензин хийгээд байдаг гол түлш хийгээд байдаг гол асуудал тэнд явагдчихэйдэг. Тэгэхээр манай яамны зүгээс бол олон улсын стандарт норм, Монгол улсын стандарт нормыг хангасан энэ бүхий л чөлөө зөвшөөрлөөр нь бүрэн хэмжээнд дэмжиж хамтарч ажиллаж байгаа. Цаашид одоо энэ бизнес их сонирхолтой хүмүүс байвал бид ямар нэг хүн суртал үзүүлэхгүйгээр чөлөө зөвшөөрлийг нь дэмжиж өгч байгаа.